Сайн байцгаана уу? Өнөөдөр бэштэй. Аа би нэг хэд хоногийн өмнө юу яасан баахан топ авсан 100 өмсөх топнууд. Тэгээд трийгээ харуулах санаатай байна. Тэгээд бас дээрээс нэг нэмэлтээр нэг ганц хоёр юмнууд ер нь бол авсан. Тэгээд миний авсан топнууд бол 4 5 топ авсан баха. Энд байна. За энийг хамтдаа одоо нэг нэгээр нь хараад өмсөж үзүүлье. Тэгэхээр ер нь бол бэштэй 100 ингээд гой топ өмсөх гэсэн зорилгоор ингээд баахан топнууд авч байгаа штэ. Тэгээд дээрэс нь авсан топнуудын онцлог нь гэх юм бол за хоёр нь бол ер нь бол мөр гардаг. Ийм жижигхэн юутэй. Ийм уяатай гэх юм уу. Тэгээ нэг нь болохоор жоохон ийм спорт маягийн топ. Тэгээд нөгөө хоёр нь болохоор топон подол гэх юм уу. Дээд нь жоохон бариу, доод нь энэ хэсэг нь жоохон сул гэх юм уу. Нөгөөх нь болохоор бүр хөөрхөн заяа. За тэгээд ерөнхийдөө за эхний үзүүлэх топ бол энэ топ байна. Энэ топ энэ бол бас айгүй хөөрхөн ирсэн гэж бодогдож байна. Энийг ингээд за зөмсөж үзүүлье. Нэг юм байна. Нэг юмэрхүү. Би тэгтээ биш. Ингээд салчаад ах энэ уяаг байна штэ. Энэ уяаг энэ яг яах зорилготой мэдэхгүй байна. Ингээх юм бах та. Хэд бол заяо. Энэ топыг нэг юу яасан. Анх нэг улаан өнгө айгуу давгүй байна гэж бодож харж авсан байхгүй юу? Гээ авсан энэ улаан өнгө нь авъя гэж бодож байсан угаасаа. Тэгсэн чинь улаан өнгө нь биш ер нь бол ногооны сонгосон. Яагаад гэдгийг мэдэхгүй байна. Тийм. Тэгээ ерөнхийдөө нэг юм байна. Уучлаарай миний гизэг. Тэгээд яг энийг юм яг ойлгохгүй л юм л та. Ингээ юм бах та. Ийм байна. Энэ хөөрхөн байгаа зү. Мөнгө ер нь бол сүүлийн үед нэлээ их тренд болоод исэн. Тэгээ би энийг авах уу, ийм мөнгө юм авах уу яах уу гэж ер нь нэлээд бодож жогоод. Тэгээ ер нь бол авахар шийдсэн. Айгу хөөрхөн харагдаад. Тэгээд энүүний материалын хувьд гэх юм бол нэг жоохон суналттай. Тэгээд нэг айгу джинс өмдөн дээр ч хөөрхөн харагдах бах. Ер нь юу бөмбө ер нь хөөрхөн харагдах бах. Тэгээд нэг амар тийм бас хитрхийн амар ил задгаа биш жоохон яг нурууны хэсэг нь бол жоохон гарна. Гэхдээ одоо хүмүүс бүр амар их нэг янз бүрийн ийм топнууд өмсөд байгаа болохоор тэгээ энийг бол ер нь бол гайгүй гэж бодож байна. Тэгээд иймэрхүү. Тэгээд айгүй хөөрхөн. Яг энэ хэсэг нь надад ер нь айгүй таалагдаад байгаа. Тийм байна. За. Next. Гийн топ бол энэ байна. Энэ нэг өмссөн ч жоо сонирхогдоод ах юм. Би энийг яг нэг зургийг хараад материал нь бүр хитрхи юм жоохон бариуд ер нь бол жижигвтер байж магадгүй гэж бодоод эм бэлүү ээлэг захиас ахгүй юу. Тэгсэн чинь дээд хэсэг нь бол жоохон юм суулал байна. Тэгээд ер нь нэг иймэрхүү. Жоохон юм спортын маягийн уралдааных юм шиг тий нэг тиймэрхүү гэж бодож авсан. Тэгээ угаасаа ер нь бол тийм ийм байсан. Надаа энэ захын хэсэг нь жоохон таалагдахгүй байна. Ямар ч тэнийг юм бэ. За дараагийн топ бол энэ байна. Энэ бол өстой яг зооны өнгө байгаас тий. Энэ айгу хөөрхөн. Тэгснэ энэ дээр энэ Токио мокиогийн бичсэн заяа. За ер нь бол 1 тал, 2 тал, 3 тал. Ийм байна. За материалын хувьд гэх юм бол мэдээж нэг юм жоохон нилоны материал ингээд орчихсон. Тэгээд загварын хувьд гэх юм бол мэдээж яг энэ харагдаж байгаа шигэ. Энэ нөө захын хэсэг нь яг ийм 100% дөө. Тэгээд ер нь бол яг л таарсан байна. Тэгээ мэдээж ингээд биеийн галбир жоохон мэдээж харагдуулахаар ийм байна.
Энэ гэхдээ баг подолк юм байна уу? Ингээд өмсөж болох юм бах та. Энэ бол ер нь бол жоохон сул байсан. Тэгээ надад гол нь зүгээр энэ нэг энэ зураг нь айгуу хөөрхөн таалагдаад авсан юм. Мэдээж энийг бол маш хямдар авсан. Подолкны ер нь заяо энэ доотлын ингээд хэсэг нь ингээд ийм том нуглаатай байх нь надад ер нь их таалагддаггүй. Тэгээ энэ бол нэг жоохон сонир юм. Гэхдээ угааж муугаагүй шууд нэг шинээрээ байгаа болохоор ийм байж магадгүй л дээ. Тэгтэл угаасаа нэг жоохон энэ бол жоохон сонир юм байна. За сүүлийн топ бол энэ. Энэ бол хөөрхөн байгаас дээ. Энэ яг надаа энэ хар дээр улаан өнгийн черридээ тэгсэн амар хөөрх юм эмгтээлэг юм бантаг байгаа. Тэр нь бол ерөнхийдөө таалагдсан. Тэгээд бас ер нь зүгээр юм байна гэж бодоод авсан байна. Тэгээ энэ бол ер нь бол яг л подолк л тоо. Тэгээ ер нь бас өнгөлөгдөө харагдаж байна. Тэгээд тийм материал бол бас ер нь бол яах вэ? Энэ бол ер нь нилон дуу материал. Энэ зураг нь бол хөөрхөн маст. Тийм. Тэгээд дараагийн харуулах юм бол заяо. Одоо ингээд ер нь авсан топнууд ингээд бүгд дууссан энэ дээр. Тэгээд одоо дахиад нэг 3 юм байгаа заяо. Энэ хоёр. Нэм 2 трико. Тэгээд нөгөөх нь болохоор силикон. Силикон ч гэжтэй. Энийг бол заяо ер нь бол яг гэж авсан бэ гэхээр одоо ингээд би за ингээд левчиг хөхөвч, мөрөвч гэх юм уу? Ингээд зөөхөр амар сан дургу болсон заяо. Тэгээд ер нь бол одоо ингээд Японы энэ хүмүүс нь баг левчигнээсээ одоо тийм левчиг зүүхээсээ илүү нэг юм цээжвчиг юмнууд амар хэрэгэлдэг аахгүй юу. Тэгэд би ер нь бол бас ажил дээр ер нь тиймэрхүү юм хэрэгэлдэг. Тэг гол нь нөгөө нэг энийг тийм авсан шалтгаан нь бол одоо иймэрхүү топ моп тэгэд одоо ийм нуруу гардаг юмн дээр левчиг өмсгөр ингээд мөрн гараад ер нь бол харагдах учраас иймэрхүү юм энийг авсан байхгүй юу. Тэгээ энэ бол ер нь бол айгүй амар юм байна гэж бодсон. Одоо энэ одоо ингээд цаасын ин аваад тэгээ шууд наачхам шиг байгаа. Тэгээ өмнө нь бол надад бол нэг ингээд энэ уртлын бор хэсгийг тагалдаг нэг юм яг бүтэн биш нэг юм жижигхэн юм ийм хэлбэртэй юм байсан аахгүй. Тэр бол ер нь бол бас яг амар байдаг гэсэн. Тэгээ тэр маань тэгтээ дуусчихсан болохоор энийг авч утсан. За тэгээд трикого яах вэ? Өмсөж харуулъя заяо. Йоо бурхан минь ээ. Оо. Би бэштэй. Мэдхгүй ойлгохгүй байна гэхгүй. Тэгтээ бэштэй улаан трико яагаад ямар зорилгоор авснаа сайн мэдгүй байгаа байхгүй юу? Тэгтээ өмсөж магадгүй гэж бодсон. Хаана яг юун дээр ч өмсгэн те. Мэдгүй бас сүүлийн үед ер нь бол нэлээд их тренд болоодсэн шүү дээ энэ улаан трико. Тэгээд ингээл амар юм маягтай ингээл юм дээр өмсөөл те. Тэгээд харин тийм тэгэж бодоод ер нь бол авсан байх. Тэгээ авч үзье гэж бодсон. Энэ бол тэгтээ айгүй хөлн бүр амар эвтэйх юм байна. Тэгээд яг ингээд задлаад харсан чинь амар юм жижигхэн гинэ богинохон байсан юм амар айгүй юм сонирхолтой. Энэ трико бол бас айгүй хөөрхөн байна уу. Би ер нь угаасаа ийм шилэн трико ерөөсө баг хэрэгэлдэггүй байсан. Хэрэгэлдэггүй байсан ч гэжтэй байдаггүй байсан юм болов. Тэгээ ерөнхийдөө энэ трико авч үзсэн. Тэгээ энэ бас айгүй юм суналттай. Тэгээд айгүй юм зөөлх юм байна. Амар гой зөөлх юм байна заяо. Ийм байна. Айгүй хөөрхөн юм эмэгтэйлгэл харагдаж байна. Тэгэд би өөр бас трико бас авъя гэж бодсон. Тэгээд ерөнхийдөө ийм триконууд юбхэн дээр ингээд өмсчхөөр бас ер нь их эвтэйхэн тий зөв шууд ингээд шалтаа хөдөн дээр өмсөж явахаар гэж бодсон юм. Яа. Ерөнхийдөө миний авсан юмнууд одоо ингээд үүгээр дууслаа. Тэгээд
дараагийн мэдээж юмнууд авах ингээд дуусчихгүй гэхгүй. Амар хэцээдэх юм чиг шиг. За ямар ч байсан ингээд энэ удаагийн худалдан авалт маань нэг иймэрхүү 100-ны ийм топнууд байлаа. Тэгээд ер нь бол авсан юмнуудаа сэтгэл хангалуун байгаа. Гэхдээ мэдээж ганц хоёр юмнууд нь сэтгэл таалагдахгүй юмнууд бас байна. Мэдээж байлгүй яг хөтэ онлайн шопоос худалдаж авсан юм шиг. Тийм. Тэгээд дараа уулзлаа. Баяртай. Баяртай.